бүр тэр хойно мэдээд. Яа. Тэгээд бүр өөрөө мэдээд бүр өөрөө салсан байт. Би бүр бөөд үзүүлж яваад энэ нөхөр салах нь уу гэж амар салахгүй баг 10 жил нөхөрчээд байгаа шүү дээ. Тэр нь юуг нь тэрнийхэн зөв тэр нь бүр амьдралт нь гэр бүлд нь ихнэр хүүхэдтэй байхад гэртээ аваачаад хажуудаа арх уулгаа суулгачдаг ч юм уу. Бүр тийм байсан байхгүй. Одоо гэртээ аваачаад хажуудаа арх уулгаад байна гэсэн үг тэр хүн нь. Тийм. За одоо нэг амар гоё гарын дүр дүүртэй барилгын одоо хийж чадахгүй бүх юм хийдэг тийм хүн болонгууд хажуудаа ингээд тэр итгэлэн ингээ олоод олон жил байгаад ашиглаад тэгээ ихнэртэй мууталцуулаад тэгэл би одоо жишээ нь одоо ингээд тэр найз руу уурал нэгдтэй нэг үг ингээд хэлчингүүт очоод нөгөө бүтээрийг мууталцуулаад тэгэл аваад гараа явчихдаг. Бүр нэг тийм муу найз. Тэгээд тэр хүн болохоор одоо бүр хамгийн амар нь эргэн тойрны бүх хүмүүсээ хоосруулж ингэж үгээрээ ингэж хотлоо итгэл өгж ингэж нөхнийг нэг ашигладаг нэг яг тийм хүн. Ганцхан манай нөхөр биш. Эргэн тойроо хавийн амтныг тийж хоосруулсан нэг тийм хүн байт юм шиг. Ямар амар харагдаж байна тий. Тийм тэгээд одоо тэг өөрөө тэр хотлоо ярьсараад одоо нэг барилга барьдаг. Тэгээд нэг аав нь том хүн байсан юм шиг байгаа. За. Тэгэл тэр нь аав нь насаараа тэгэл тэр хүүхд угаасаа тийм муу зан чанартай болохоор хажуу авирах хатна бүгдийн дээр нь хүнд би нэг сургамж хэлгээд байгаа нь ямар ч хүн ихнэр хүүхдэл хажууд нь байна. Ер нь ихнэр гэдэг хүн хажууд нь заавал байна. Тэр хүнийг итгээд тэр хүнийг хэрэлдэж нөхрөө ингээ аяхгүй дагаад юм чинь тэр бол аюул сайн. Ихнэрээ сайн гэдгийг мэдхгүй тэр найзгаа хүндэлж явж исэн тийм буруу явж исэн үе. Яг өөрөө мэдсэн олон жилийн дараа мэдсэн гэсэн яг яаж юунаас олж мэдсэн юм бэ? Тэр одоо ингээд хашлаад байхад нь одоо ингээд хүн болгон хэлж байгаа. Бүр гэрийнхэн ээж аа би гэл одоо бид нар бөөнөрөө хэлж байгаа шүү дээ. Тэгэхэд толгой нэрч тийм л яг тэр найзгаа бүр сайн. Тэгээ бүр манай найз л одоо намайг байхгүй бол чам амааг одоо өстө байшинтай болгох байртай болгох хүн энэ л байна гэсэн нөгөөтх нь эсэргээрээ. Тэгэл би ч нэг бөөдөр очил энэ одоо ингээд 10 жил салахгүй ингэж муу зууралдаал амар хэцүү байгаа шүү дээ. Гэр орон чинь ингээд хэрүүл уруул тасрахгүй. Тэгэл тэр залуугаас болж ингээд бөөн хэрүүл зодон болоод байна гэж амар хэцүү идэг байхгүй. Ямар хэцүү. Ивэр үзэн. Тэгсэн чинь бөөдөсөө үзэж чинь нөгөө бөөн тэгдэг байхгүй. Удахгүй салах юм байна гэдэг тэгэхээр би бодоод за энэ бөөч та худлаа юм байна. 10 жил салгаж чадаагүй би энэ бөөг яаж сарын дотор салчуул гэж гисэн чинь нэг тэр нэг юм илрээл тэр найз нараас нь ингээд ардуур нь ингээд тэр юм бүхс нүсээ ухаад ч юм уу баах юм хийж байгаа энэ тэр мэдээд байхад манай хүн хүлэн зөвшөөрөхгүй явж байгаад гинт мэдээл яг тэр сар дотор задлаа тэр бөөг хийлнэ. Тэгэл шууд тэр чигтээ салсан шүү дээ. Одоо бол таны амьдрал бол амар амгалан болчихсон байна уу? Тэр хүн байхгүй болоод зүгээр. Одоо тэгэл тэр хүнээс хойш бол шал өөр. Тэр хүн чинь ингээл намайг чинь манай баг хүүхд чинь ингээл хитгэн сартай ахт нь ингээл хажуудаа аваачсан. Тэгээ би нэг гэр орондоо ирэхгүй болонгууд чинь хөдөө ажиллаж байгаа нэстэй тэнд байгаад идэг. Нэг одоо захын нэг цагаас нөгөө захад ажиллаад идэг. Тэгээ нэг өдөр хэлэхгүйгээр ингээл яваал очингууд пяа үрчсэн хүмүүсийг ер нь дэж архиар ингэж чаддаг хүмүүсүүдээ ингээ барьцсан. Ихэнх найзуудаа авгаанаар нь ингээ тэрийг үзэхгүй. Нэг тийм муу ярийн хүн байдаг байхгүй. Ёстой л амьдралд гай болсон найз байна да тэр чинь. Энэ ёстой гай болсон. Тэгээ хүмүүсийг хэлэхээр хүүхдүүд одоо энэ залуучуудыг хэлэхэд ер нь гэр бүлээс чинь нөгөө хажууд чинь үлдэх хүн байхгүй гэдгийг мэдээж аваарай л гэж би нэг хэлээд байгаа юм. Найз хит туушраад хэрэггүй шүү гэж хэлэх гээд байгаа. За холбогцсонд баярлалаа танд. За бай. За өчиг сайхан гөрүүлээ л та. Ер нь бол найзаж нөхөрлөж боллого байх тий. Ялангуяа ирчүүдийн нөхөрлөл гэдэл бүр нэг тийм амар гоё нэр томьёо байдаг штэ. Ир улсын нөхөрлөл, ир улсууд бол нөхөрлөх юм бол биенийхээ өмнөөс ч хүч чадна ч гэдэг юм уу. Ийм амар нандин, ийм амар одоо тэмцэл дунд ингэж би хитэн биенээ олж байгаа юм шиг мөртлөө яг хүний найз нөхрөө сайн олохгүй бол найзар минь намайг таньдаг гэдэг шиг уул нь яг л хүн өөрийнхөө амьдралын ганц ховорхон хитгэн цөөхөн найзтай байх нь зөвхөн болов уу гэж би боддог. Гэхдээ олон янзын найзууд байна. Ер нь гэхдээ одоо ингээл 10 жилийн найз, оюутан цагийн найз, тэнд ажиллаж исэн найз, энд ажиллаж исэн найз, энэ ийм миний одоо фитнесийн найз, фейсбુકийн найз гэдэг юм уу. Ингээл энэ найзын найз гэл ёстой л нэг найз гэдэг нэрийн дор зөндөө олон танил гэдгээс нэг жоохон давчсан нэршилтэй.
хин нь хинбэгийг мэдэхгүй олон найзууд байдаг. Элдв энзийн тэмдэглэлт ойн баяр өдрүүд боллоо гэхэд л олуулаад цуглардаг, ууж иддэг, тэндээсээ ахаа цаашаа нөхөрлөл салбарладаг, хүрээн тэлдэг гэдэл янз л байдаг. Гэхдээ яг амьдрал руу ороод уруу татаад ингээд амьдралын бүр ингээд доош нь оруулж байгаа найзууд байвал ер нь бушуухан салсан дээр л байдаг л да. За ингээд дараагийн сонсогч холбогдож байна. Эмжил радио тэнийг сонсож байна. Байна уу, орой минь. За чи минь дээ. Надад өөр тохиолдол явдал. За. Одоо би чинь залуухан байсан мó нэг 22 3 та 4 та. Тэгээ манай нөхрийн найз гээд нэг залуу идвэсэн цэргийн найз гээд. За. За их найз бүр тэрийгээ их өмгөөлн хамгаална. Ерөөсөө саяны хүний хэлтгэсгээр л ерөөсөө тэр хүнийг бол одоо найзгүй бол манай нөхөр одоо хараад амж яваад яг ухааны мэрэл ингээд бүр дахин шүтсэн тэр найзтай айгүй ичдэг тийм байсан. Тэгээд ерөөсөө таар тохирдгоо тэгээд тэр хүнээс болж нэлээд муудалцдаг гэр бүлийн зөрчлийг үүсдэг. Тэгээд хоёр тишээ болсон л доо тэр би нөхрөөсөө салсан гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За. Тий, ерөөсөө босгоод олон жил амьдрал бүр тэсгүй тэгээ хоёр тишээ болоод байнгын хэрүүд оролтоо байдаг. Тэгсэн чинь салаад ерөөсөө сар болоогүй байхад тэр найз манад ирж байгаа. Манад ирээж юу гэсэн гэж бодож байна. Чамд одоо танаа нөхөр чинь тийм юу байгаагүй, хайртай мэстэй байгаагүй. Зүгээр би л чамд хайртай байсан. Үчирхтэй. Одоо энэ чинь одоо олон жил үерч байгаа шүү дээ. Тэгэл бараг 7-8 жил үерч байхдаа салж байгаа байхгүй юу? Тэгээд салгацсныхаа дараа сарын дараа ирээд манай нөхрийг надад муу хэлээд ярьж байгаа. Тэгээд тухайн үед ярьжсэн өөрчөөс юм би бол бичээд авчиж байгаа байхгүй юу? Тэг өөрт нь би сонсгож байгаа. За чиний нөгөө өмгөөлөд болоод байдаг найз чинь ийм яриа ярьж байна. Тэгээ манай нөхөс тэрийг тэгээ мэдээд тэр найзсаа нэг хэсэгтээ салж чадаагүй зурлцаан тэр хоёр нэлээ их тэгээл нөгөө янз бүрийн арх марх тэгээ найр юу ингээл холбогдол яваад байсан. Тэгээ одоо тэгээд 10 жил 20 жилийн 10 гаруй жилийн дараа нөгөөх нь нөхөн муу мухаг мэдчихээд одоо тэгээ харамсаа ярьдаг байхгүй. Нэгэнтэй л амьдрал салцсан тэгээ яаж ирэх буцах юу болчих жоох байхгүй. Таны амьдрал одоо хоёр тишээ болоход тэр нөхрийн оролцоо их байж тий. Тий, тэр хүн ерөөсөө 100% нөлөөлсөн байхгүй юу? 100% бүр 100% нөлөөлсөн. Тий, тийм цэргийн найз гэж байгаа тэр нь. Онжоо гэдэг чинь уул нь бүр яг л тийм аимшигээ сайхан найзалдаг нөхөрлөлийг л уул нь хэлдэг юм л да. Гэтэ тэр хүн нь арай л байж нэрээ. Тэгээд тэр нөхөр тэр найз нь бол тэгээд сүүлдээ надаас салснаас хойш олон жилээр найзлаа. Тэгээд сүүлд нэг тааралдаад ярьж өрөө танаа тэр найз юу байдгүй гэсэн. Бурхан болсон шүү дээ. Одоо тэгээд хүний муу үзэж явсараа тэгээд бурхан болсон л гэдэг юм байлээ. Тэгээд яг тэр хүн бурхан болоод би тэрээ амьдрал хоёр тийш болоод харин тий. Өөр хүмүүст өнчирч байгаа байхгүй юу болно. Яа ингэж. Тийм бүр нэг гайтай амар нөлөөлт юм байна тий. Амар тийм гайтай тийм нөхдүүд найзууд байна байж. За холбогдсонд баярлалаа танд. За өчиг сайхан гөрүүлээрэй та. Юу вэ энэ ч тоо гэр бүлийн салгачаад тэгээд ард нь эхнэр дээр нь очиод одоо би чамд хайртай байсан гэдэг бол одоо тэр найз биш ээ. Тэр одоо өстой нөгөө хоньны арьс нөмөрсөн чон байж. Одоо нөхөд гэдэг чинь заримдаа ноход болд юм гэдэг шиг яг л тийм зүгээр одоо үг надад бол санаанд орж ирж байна. Эр хүний нөхөрлөл гоё штэ. Гоё нөхөрлөхтэй үнэхээр гоё. Ёстой л ам нэгтэй, амь нэгтэй, амьдрал нэгтэй ийм сайхан нөхөрлөл зөндөө байгаа. Үнэхээр гоё. Гэхдээ яг хүн найзаа олж нөхөрлөж чадахгүй бол хэрхэн амьдрал руу норж ингэ самарч эцэстээ ямар ч үр дүнгүй эргээд харахад тэр хүн ч ашиг байхгүй хинт ч ашиг байхгүй хохирол нь хаана вэ гэхээр гэр бүл салсан хүүхэд өнчирсэн гэд саяны сонсогч маань ярьж байна. Энэ одоо ямар муухай нөхөрлөл гэдэг нэрийн дор тийм дайсан явж исэн юм бэ л гэж би бодож байна. Саяны холбогдсон хоёр сонсогч маань хоёулаа яг энэ өнцгөөс ярьлаа. Уул нэр хүний нөхөрлөл гоё л байдаг юм да. За би нэг
энэ ч эмэгтэй хүний найзын холбоотой эрэгтэй хүний ийсэн цагтлыг би уншиж өгч байгаа маа. За сайн байна уу? Хүний л амьдрал нэвтрүүлгийг сонсож эхэлж байгаа. Тэгэл нэг асуудлаа бичиж тайвшрах санаатай. Найз гэдэг үгний ард дайсан ч байж магадгүй шүү. Эхнэр бид хоёр хүүхэд байхасаа л бие биенээ мэддэг байж байгаад оюутан байхдаа үерхэж дотносоод гэрүүл боллоо. Удалгүй хүүхдүүд маань ар араасаа төрцгөөж амьдралын төлөө бие ажиллаа зүтгээд эхнэр хүүхдүүдээ өсгөж ард талаа хариуцаад байдгалэг Монгол айл байлаа. Манай эхнэр огт ууч чаддгүй. Гэрлээд бараг 15 жил болоход 4 сайхан хүүхэдтэй боломжийн амьдрал ахуйтай. Хүүхдүүдээ өсгөх асуудлаас болж эхнэр маань тогтсон ажил хийх боломж гарсангүй. Тийм болохоор манай хүн хамт олон найз нөхөдгөл боллоо л доо. Би хөдөө хотгүй л ажил гэж явна. Хаяа ихнэр харднаа. Би ч нөхцөл байдлаа тайлбарлаад хамт яваа хүмүүсийнхээ зураг хөргийг харуулад явуулна. Тэнд энд байгаагаа ямар ажил, ямар хуу үр бүтээлтэй хөөцөлдөж яваагаа байнга л цэрэг шиг илтгэнэ. Сүүлийн үед эхнэрийн маань аашин жоохон эвдрээд нэг л харьцааны тохиолдол үүсэт болтгүй дээ. Хардах нь ихсэн ууртай бухимдуу болоод эхэллээ. Тэгээд зүгээр сайхан ярилцлаа, ойлголцлоо. Тэгсэн мөртлөө яваад ирэхээр л бах байдгаараа ааш нь ховсон байгаад байна. Дахиад нэлээд сайн ярьлаа. Тэгээд би ч хөдөө явах ажлаа өөр хүнээр төлөөлүүлээд ганц 2 удаадаа хөдөө явалгүйгээр гэр бүлийн уур амьсгалаа сайхан болгох гэж чадлаараа л хичээж энэ талаараа ч их нэртэй хэлээд бараг 2 сар гарan гэртээ хамт байлаа. Нэг орой эхнэр найзтайгаа уулзлаа гэд гараад бүр шүн согтуу орж ирлээ. Би маш их гайхлаа. Тэгээд онцгой тохиолдол болж дээ яасан бол гэж сонирхоод яриултал энэ хугацаанд намайг хөдөөгөр ажиллаж явах хооронд байрныхаа нэг танил хүүхэнтэй найзлаад тэр нь орой болгон пив уудаг, амьдрал ярьж сайхан суудаг болоод сүүлдээ танаа нөхөр одоо хоосонгүй өөр хүүхэнтэй л яваад байгаа. Ирчүүд угаасаа ийм штэ чи ч тэнэг байна да гэх мэтэр заадаг, зөвлөдөг, бүр удирддаг болчихж. Гадуур хамтдаа гарч найз ирчүүдтэй ганц нэг ууж идсэн тохиолдолч байгаа юм байна. Манай эхнэр огт удаггүй байсан бол одоо торх юмгүй пив уучихдаг болчихж. Нөгөө л хүүхнийхээ зааж өгсөн харталтын балиар муухай өгсөд хараал нос нулимс болсон шөнийг үдлээ. Эхнэрээ ийм төрхтэй байгааг би анх удаа харсан, маш чих уурлаа, бас их гомдлоо. Тэгээд тэр найзтай маргааш нь уулзлаа. Бөөн асуудал. Чам шиг заваа юмнууд гэж ирээд л яг эхнэрийн амнаас гардаг үгнүүдийг надад хэлж над руу дайрч давшиллаа. Эхнэр найзынхаа талд орчход байгаад нь гомдоод салт сардах дээрээч тулж үзлээ. Хүүхдүүдэд бодоод юу ч хэлэлгүй таг дуугүй хитэн өдрийг өнгөрөөж байна. Нүгэд явалтай биш. Тэр хүүхнээс болоод салалтай биш. Ёстоод амьдралд зүгээр л дайрч орж ирээд самраад хайчихсан энэ новшийн найзыг нь яах вэ? Өөрийгөө яая гэж байж хүнийг архинд оруулаад гэр бүлээр нь наадаж байгаагаа мэдэх зөхөө байхгүй ганц найз нь гээд байгаа. Ёстой яач ч болохгүй сонирн байдалд орчоод байна. Гайл гэж ийн байх та. Гэсэн ийм загтал ирснийг уншлаа. Тэгэхээр эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ ер нь хүн хүндээ найзаж нөхөрлөж байгаа бол хүний амьдрал руу, өөрийнх нь амьдрал руу тус дэм болж байна гэд тус биш ус гэдэг шиг ийм байдал руу орчихсон амьдрал бас байна. Тэгэхээр одоо хүн хинтээч нөхөрлж болно, яаж ч найзалж болно. Ер нь бол найз гэж нэрлэхэд төвхтэй энэ маш олон цаг үе түрүүн би хийсэн 10 жилийн жим оюутан цагийн ингээл ажлын газар ингээл энэ ашигтай ашиггүй одоо утгатай утгагүй энэ олон төрлийн танил гэхэд хэцүү, найз гэхэд хэцүү. Энэ хүмүүс найзаасаа болж баларсан, найзаасаа болж амьдралаа сүрүүлсэн, найзлаасаа болоод ажлаасаа хөөгдчихсэн, хөрөнгө мөнгөтэй байсан бол тэрийг алдчихсан. Ийм амьдрал тохиолдлууд хүний амьдралд зөндөө байдаг. Маш их байдаг. Бас эсэргээрээ найзаасаа болоод амьдрал ахуйгаа төхнүүлсэн, найз нь ажилд оруулж өгсөн. Жоохон гундуухан явахт нь найз нь хатуу хөтөө айшилсаар байгаад сайхан бойжуулаад одоо амьдралтай залгуулчихсан. Найз нь орон сууц бэлгэлсэн, машин бэлгэлсэн. Тэр битэл найзараа дамжуулаад бараг төрийн сайд болсон ч үгүй юм тий. Ийм тохиолдлууд ч бас байгаа. Найз гэдэг бол үнэхээр сайхан нэр томьёо. Гэхдээ яг өнөөдрийн сэдв бол амьдралд гай болсон найзууд
гэсэн сэдвээр ярьж байгаа. Тэгээд танд болон таны эргэн тойронд яг ийм асуудал үүсээд хань ижлээ чинь эрэгтэй ч эмэгтэй ч юм аахгүй найз нөхд нь амьдралд нэгэд гай болчихсон ийм тохиолдлууд байгаа бол манай радиогийн шууд эфирийн 77 77 38 83 гадаадаас холбогдож ярих бол 77 77 88 30 дугаарын утас одоо эфир дээр бэлэн таныг хүлээж байгаа шүү. Та асуудлаа байвал хуваалцаарай. Ер нь ингээл найзууд хүрээллүүд ингээл албан газрууд хамт олон ингээл өнөөдөр баасан гарыг юм чинь бүгдээр нэг гарах уу. Энэ 7 хоног жоохон ачаалтаа явчлаа, жоохон стрессээ тайлах уу өнөөрөө ч гэдэг юм. Ойр дуулцсангүй штэ уулзъя л да. Эсвэл бит хоёр маань хоёр ингээд цугларсан байна. Чи хааваа али хүрээ дээр наад хаяа штэ нэтрэ гэл. Найзууд бол мэдээж ууж идэх юм уруу татах хамгийн ихний одоо хүрээлэл бол найзууд л байдаг л да. За энэ сонсогчоо хүлээж авчаад үргэлжлүүлье. Эмжил радио тэнийг сонсч байна. Байсан байна уу чи минь дүргээ. За чи минь дээ. За. Би бас нэг өөрийнхөө миний амьдрал тохиолдсон бас нэлээд хүнд сэдвэр нэг найзын сэдвэр ярилцъя гэж бодоод. Би бүр багасаа 3 найз хүн нэг дараа тоглож бүр багасаа нэгдүгээр ангиасаа найзлсан л да. Тэгээд бид гурав ингээд гуруулаа дээд сургуульд ерөөсөө их сургуульд орсон. Тэгээд нөгөө хоёр маань амьдралээ би бол арай жоохон ихт нөхөрт гараад ингээд яваад өгсөн амьдралаа өгöd. Нөгөө хоёр маань бол бас ерөнхийдөө ингээд байнгын бизнес хамтдаа нэг нь бас их амжилттай бүр захирлаа ингээд нэлээ өндөр түвшний одоо ингээд одоо ч ингээд айгүй өндөр алтан тушаалын хүний гэр бүлийн байсан байхгүй. Тэгээд тэгж яагаад нэгэндээ нэг найз маань нэгэндээ ингээд гэр бүлийнхаа хүнийг захиад тэгээд гацсаа яваад гисэн. За энэ хооронд бол нөгөө найз бүсгүй маань гэр бүлийнх нь өний өөр хүнтэй танилцуулаад ингээд тэгээд нөгөө гэр бүлийн өмөлж байгаа байхгүй юу. Тэгээд манай найз охин ингээд буцаж гаднаас ирээд ихтлээ нөхөр нь бол ингээ өөр хүнтэй болсон. Тэрийг бол нөгөө найз охин байж тэгээд тэрнээс эсээ даруйдаа ингээ хагалгаанд орж байгаа байхгүй би энэ бодоод. Тэгээд хагалгаанд орсон чинь хагалгааныхаа ширээн дээр ухаалдаг болсон. Тэгээд найз би ингээ техникүүд гад хөдөө ажил хийж байгаа. тэрийг сонсоод ингээ бүрийд ирж байгаа байхгүй юу. Сэтгэл найз маань ингээ бараг 14 за би яг хоногийн битгэхгүй байна. Ухаангүй ингээ коммент байдал байгаад сэрэгтэй гэр бүл өөр хүүхэд өөрийгөө хин эцэг их бүр энэ улаан онг халбаг сэрэг гэж мэдэхгүй сэрсэн. Тэр хүн бүр яг хүүхэд чиг юу ч мэдэхгүй зөвхөн ээжигээ таньсан намайг таньсан. Тэгээ бүр яг ингээд яагангууд нөгөө нөхөр бол одоо бол маш өндөр түвшний администратор байгаа билтэй. Тэр хүн нөхөр нь салаад одоо нөгөө найз бүсгүйхэн танилцуулсан. Тэр бүр гэр бүл болсон. Тэр ямар ч тэгээд одоо манай найз хүмүүс бол одоо бүр нөгөө яаж байгаа юм л да. Бүр нөгөө мэдрэлийн 70 дугаар сургуулийн багш нараар хичээл заалга. Одоо бас нэлээд одоо өндөр боломжийн эдгсэн боловч ерөөсөө 100% болтгүй байна. Нөгөө л нэг тийм өнгөсөн өдөр дуудаг юмээ цаасан дээр бичиж тэрийг өдөржин уншиж харна. Яа, тэр нөгөө муу мэдээ сонсон стресснээс болоод тэгж нөлөөлж. Тийм, яг тийм. Нөгөө нэг сэтгэлийн нөгөө амар хүн байдал нь наркоз нь үйлчлээд тэрний ингээд шууд тархийг нуцсан. Тийм тохиолдол одоо нөгөө хайртай хань хүүхдүүдийнх нь эцэг нь бол шууд тийм байдалд байхад нь шууд хаяад нөгөө хоёр дахь гэр бүлээ сонгоо яваад өгсөн.
Тэр нөгөө танилцуулсан гэдэг нэг 3 дахь найз нь тэгтэл тэр 3 дахь найз бүр намайг ингээд миний орон зай бүх орон зайг эзэлж ирсэн 3 дахь найз бол нөхөртэй хамтарч бизнес хийгээд одоо ингээд манай найз охины энэ хорвоо ертөнцид огт байдаггүй юм шиг амьдарч маш их одоо ажиалтай гэх юм уу баян тансаг тий юугаарч дутхгүй гэтэл миний найз охин болохоор группийн хүн болоод үлдчихэж байгаа байхгүй ямар тийм тохиолдол байдаг. Тэгэхээр эмэгтэй вэ нү, эрэгтэй вэ нү, арх уудаг вэ нү, арх уудаггүй вэ нү тэр хүн чанар гэдгийг бол одоо тань мэдэж байна да. Тэгэхээр гэр бүлээ бол хизээж ямар ч тохиолдолд ямар ч санаажсан гэр бүлийг бол оролцдог тэр гэр бүлийг дахиж үлдээж хааж ханддаг хүн гэж байдаггүй гэдэг одоо нийтийн олонний таньж хүмүүс дотор байж байгаа тийм. Тэгэхээр бол гэр бүл гэдэг бол гэр бүл, найз гэдэг бол найз. Найз бол яг хуу сэтэс завсан жаргасан үедээ очиод сэтгэлээ онгоц яаж болдог боловч найзтай ярих юм ярихгүй юм гэдэг загтай байж юм цааштай ч гэсэндээ занзын шугамыг бол давах шаардлагагүй байна гэдэгт бол тэгээд босод бүх хүмүүсийг ойлгоод тэрийг хүсээн зөвшөөрөөд миний хийсэн юмыг бол жижигэн гэсэн бас ирчүүдтэй нэг юм хийхэд ингээ нэг найз охинд нэг эмэгтэй дурлцаад найзаагаа дагуулаад очиод идэг болдоод идэг. Гэхдээ тэр найз залуу нөгөө охины аваад сурсан тохиолдол маш их байдаг. байгаа зөндөө. Тийм. Тэгэхээр би бол одоо ирээдүйн хүүгүүдтэй үнэхээр дурлсан эмэгтэйтэй яг чин сэтгэлээсээ хайртай ганцаараа шийдвэрийг гарга. Тэр нөгөө өөртөө таалагдсан эмэгтэйгээ өөр хүнтэй болгохгүй тул найзаагаа бол одоо ингээ гурцд итгээд одоо үлдээх зүг юм аа гэж боддог юм да. Гэхдээ энэ бол миний амьдрал дээр одоо буу яг ингээд тохиолдсон ингээд зүйл үгүй. Тэгээ одоо яг би яаж мэдэх вэ намайг энэ миний ярьсан зүйлийг ингээд сонсож байгаа бол ер нь бол яг мөнгө төгрөг эд хөрөнгө бол цаг зүрэх энэ харвагаас явахтаа хүн зөвхөн өөрийгөө цогцыг авч явж чадахгүй л алга болдог. Тэгэхээр шин байсан гэж дурсан за цэвэр нэр цэвэр үлдүүл болно зүгээр юм болоо л гэж боддог юм да. Тэгээд энийг сонсож байгаа бол өөрийгөө таньж байгаа хаа. За. Холбогчд баярлалаа танд үчиг сайн өнгөрөө. За баярлалаа. Йоо ивэдэ тэр найз нь одоо ёстой л ингээ бурхан бүгдийн шүүн тунгааж харж байгаа байлгүй тий. Одоо хэлэгч болох. Хүний найз гэж одоо юм байд. Хүний сайныг анлан байж мэднэ гэж хизээ энэ надад хор өргөх бол гэсэн сэтгэлтэй хүнтэй найзлан ч гэж юу аах вэ? Хоёр биндээ итгэсэн, дассан ёстой л хэлж чадахгүй бүхэл юм очиж уудалж ярьж онгоодог энэ хүн нь эргээд өөрийнх нь амьдралыг самаранж ийнэ яаж мэдэх вүлээ тийм ээ. Тэгэхээр хүний амьдралаар үнэхээр айхтар юм шүү. Үнэхээр хэцүү юм сонслоо сая бол. Заавал архинд уруу татах биш үү штэ энэ чинь. Яг л тулсан газар хүн чанар хэн байсан бэ? Амьдралын олон асуудал донд хүн өөрийгөө золих уу, найзыг урдуураад үлэх үү гэдэг л юм сорилтонд байдаг юм болоо та энэ ч одоо ямар хэцүү юм. За дараагийн сонсч олгож байна. Эмжил радио төрийг сонсч байна. Хүний л амьдрал нэвтрүүлэг. За үчи юм дээ. Чимдээ. За. За тэгээд өөр тулсан явдлаасаа хэлсэн маа тэгээд. За. Яг эмэгтэй хүн болгон нэг хүчнэлтэд өртөж ийн гэж ярьдаг штэ ер нь хүн болгон ч яваад. Тавар бас дийлийнх нь бас эрэгтэйчүүд бас жимээгүй хүчнэлт бас хүчээдэг юм шиг байлээ. Тэгээд ихтэй хүн чинь болохтой өөрөө хүч чадалтай нөгөө эмэгтэй хүнд хүчээ гаргадаг тийм ирчүүд бас зөндөө байдаг.
Яг зүгээр ингээд нөгөө аясаар нь ингээд байгаад дөлгөөх номхон байж л байдаг тийм ээ. Тэгээ одоо би бол яг нөө эхнээс яагаад салсан тухайгаар ярих гэж байна л да. За. Тэгээ хүний нэг хөрөлж байгаа найдалж байгаа найз гэдэг юм бол маш чухал байдаг юм шиг лээ. Тэгээ ер нь бол тэгээд хинтээ яаж нөхөрлөх үү гэдэг нь маш чухал. Эмэгтэйч бай, эрэгтэйч бай. Тэгээд тухайн үед бол яг манай эхнэр бас нэг жоохон буруу хүмүүстэй л нөхөрлж явсан юм шиг байлээ. За. Одоо бид хоёр чинь хамт амьдраад 6 жил болсон үед. Тухайн үед бол би бол нэг хүний нэг баян татгал нэг ядуу тарчих гэж би хааж би хэмнээ сонгоогүй. Ээж аав нь тэр оронгүй л байсан бас. Манай дээр амьдрдаг бид хоёр би нэг байртай амьдрдаг байсан. Аудлгүй яг аав нэг жоохон том төрний машин бариад мөнгө төгтөө болоод тэгээд энэ ч нөгөө жоох юмтай болоод ирэхээр их жоохон зам их өөрчлөгдөв мөрөө зарим нэг хүмүүс. За. Найз нь яг яаж нөлөөсөн талаар та яриач. Яг тухайн ажлынхан хамт олон ч юм уу өдөр хамт нөхөлж байгаа найзууд нь ерөөсөө зүгээр байхгүй гараад ир уулзъя байрыг гэдэг. Тухайн үед ажлынхан шинэ хамт олонтой найзуудтайгаар гараад нөхөрлөд ингэ явж ийгээд тэг байлгүй л яваа гэж боддог л байсан. Тэгээд энэ мөр удаа дараагаар бүр заримдаа хэсэгт удаач бүр цогтой ирдэг болсон, сүүлгөө бүр гэртээ ирдэг болсон. Гэртээ ирдэг болсон. Тэгээд хүүхэд маань жоохон баг нууц цэцэрлэгт явдаг. Би өглөө өөрөө ажилтаа. Тэгээд өглөө ажилтаа болохтой хүүхдээ заримдаа нөө өгч чадахгүй тийм үе байдаг юм шүү дээ. Ээж нь. Тэгээд заримдаа нэг хайна ганц нэг удаа бас ажлаасаа чөлөө авах тийм үе зөндөл байдаг байлаа. Тэгээд яг хүний амьдралд би жоохон буруу тийм нөлөөлдөг найзууд байдаг юм байлээ. Одоо ер нь орчин үед нөө ихтэй хүмүүс нэг ууж идэх нь ер нь айгүй багассан юм шиг надад санагдсан. Эмэгтэйчүүд нь одоо хаал явна одоо энд одоо эмэгтэйчүүд асуудал үүсгээд байгаа юм шиг ер нь сошиалаар харахад тийм л байгаа. За янз л байгаа л доо. Янз л байгаа. Тэгэхээр ерөөд бол ирчүүд ер нь гайг болсон. Ирчүүдтэйгээ жоохон хүмүүрээ имэрчээ тэгээд. Зүгээр таны л асуудал юм чинь. Олгоцсонд баярлалаа танд. Тэгээд ерөөдөө бол ирчүүдээс бүх юм ер нь болдгүй шүү. Энэний цаагуур эмэгтэйчүүд гэдэг юм цаана буруу нөхөрлж байгаа тэр ихнэр ч бай, найз хүн ч бай буруу нөхөрлж байгаа найз нөхцөл зөндөө байдаг шүү. Тэр нь маш их хүний амьдрал нөлөөлдөг шүү гэдгийг л хэлэх гэж юм аа тэгээд. Тийм ээ. За санаанд бол баярлалаа. За танд бас их баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй та. За. Ерөөсөл тий би түрүү нөгөө ярьж байдаг. Би тэд энд байна, чи хаана байна, орой уулзсан инээ тэр хүн ер нь яг баяр хөөр болох, стрессээ тайлах, эсвэл гониг зовлонгоо хуваалцах үед хүн найз руугаа л явна. Хамгийн надад дотн ойрхон миний зовлонг ойлгох болов хүнд хэлж чадахгүй юмыг би тэрэнд л хэлэхэд дотор минь онгоондоо гэсэн хүндээ л ханддаг штэ ер нь. Тэгэхээр ууж идж байгаа, жаргаж баярлж байгаа энэ юм дээрээ найзууд руугаа л очихоос танихгүй үнтэй уугаад суух гэдэг нь бол бас сони асуудал шүү дээ. Тэгэхээр найзууд ууж идэхийн одоо тоон нэмэгдээд ойр ойрхон бодоод эхлэх юм бол ингээл амьдралын асуудал тэр хэрээрээ нэвтрээд л улам сөрөг байдалтайгаар ингээл унаал байхын л тохиолдол ер нь. За дараагийн сонсогч тасарчлаа. Тэгэхээр эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ ер нь анх ингээд одоо архитаар сархад амсаад хэллээ гэхэд мэдээж анх амсч ганцаараа ууж иж чадахгүй. Нэг бол ажлын газрынхантай, нэг бол найз нөхөдтэй, нэг бол ямар нэгэн байдлаар холбогдсон ойрын танилтайгаа тэгжил анх архит амсдаг. Тэгэхээр энэ найз нөхөд гэдэг юм архинд хамгийн түрүүнд хөтэлдэг хүмүүс байж таарна. Муугар ярих юм бол. За энэ сонсогч шалгагч энэ дараа өргөжлүүлээ да бүгдээр. Хэмжил радио дэрийг сонсч ийн хүний л амьдрал нэвтрүүлэгтэй холбогдлоо.
За сонсож байгаа бүх хүмүүст нарийн минь төргий. За яг гэрээсээ гарч ирээд яг саяны сэдвтэй чин холбоотой асуудлаар яг гэрээсээ гарч ирээд яг ийм нэвтрүүлэг болоод бүр маш олоотой залгацаад холбогдчихэ. Би ер нь бол яг энэ би бол одоо 30 хүрээгүй залуу эмэгтэй л дээ. Тэгээ гэр бүл зохиогоогүй. Тэгээд яг юм амьдралд гай болсон гэхээс илүү нэг тийм найз маань босоод хүмүүс юу сонсох мэдгүй. Надад бол яг тийм гай болсон гэхээс илүү амар гомдсон нэг юм тохиолдол ярих гэж байгаа. За битээр болохоор 15 жил найзлсан найзууд байхгүй юу? Тэгээд ер нь л эрэгтэй хүмүүс айгу олуулаа найзлахыг бол айгу харж исэн. Тэгээд эмэгтэй хүмүүс олуулаа найзлах чинь бас айгу асуудалтай шүү дээ. Нэгэндээ ингээл атаарх нь хорсон, нэг нь сайн хүнтэй суучвал бас нэг ар урдуур нь юм ярьж юм уу те. Битээр болохоор ерөөсөө тийм байгаагүй. Тэгээд би энэ найзтай амар хайртай байсан. Тэгээд би нэг нэлээд олон жил ганц би явж агаад тэгээд нэг хүнтэй жил гарan бараг ингээд нөө суух дээрээ тулаад ингээд явж агаад хоёр тишээ болоод тэгээд энэ асуудлын маань болохоор манай тэр найз бүгдийг мэдчихсэн ингээд байн хамт байдаг гэсэн. Тэр үед ч гэсэн манай найз өөрөө гэр бүлтэй байсан. Тэгээд би бас гэр бүлтэй хүнд чинь хамаг зовлонгоо тоочод байж болохгүй шүү дээ. Ганц би хүний амьдралыг тэр хүн чинь бас мэдгүй. Тэгээд тэр хүнээсээ салаад нэг 2-3 сар болсны дараахан би өөр нэг хүнээс манай одоо тэр миний хамгийн хайртай гэдэг найз маань миний тэр уулзж исэн хүнтэй яг намайг одоо салаад удаагүй байхад учир ургуулж ирснийг нь би сонсоод тэгээ яг тэр хүн болохоор өөрийгөө өмөрөөд байгаа нь болохоор яг та хоёр тишээс салцсан байсан. Би ямар чамаг тэ үр хүүхдтэй болцоо нөхөр зүдрийг чинь салгаад байгаа биш гэд өөрөө болохоор тохойд яг нөхрөөсөө ингээд болох гээд ингээ хоёр тишээ болох гээд яг асуудал нь шийдэгдээгүй байсан үе ихгүй юу. Тэгээ би бол найзтай болохоор ингэж хэлдэг байхгүй юу. Миний найз ингээ ганц би амьдрын гэдэг чинь тэгээ ингээ лууж идэ шоудад явдаг юм бишээ. Одоо яг ингээд чи нөхрөөсөө салаад хэцүү байгаа гэж мэдчихээн. Энэ үедээ ингээ хамаа намаагүй хүн амтандаа уулзаж очиж болдгоо маа гэ ингээ хэлдэг байсан. Тэгээд би бүр ингээ гэрт нь хүүхдийг хараад ингээ өвддөг байсан байхгүй юу. Тэгэл амар хэцүү байна гэж уйлал. Тэгээд нөгөө нэг уулзчихсан залуу маань өөр цайж ахт ингээ гэрээ маань гадаа ирсэн чинь би гэртээ байхгүй ш таарад гэл ингээл уйлал явдаг гэсэн. Тэгэл би за би хүүхдийг чаараа байж миний найз ингээ гарчаад иргээд яг тиймэрхүү тохиолдол нь болохоор намайг гэртээ үлдээчээд манай тэр нөгөө хүнтэй уулздаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд би одоо тэрийг ингээд сүүлдээ яг сонссон. Тэр сүүлд сонсох үедээ бол би өөрөө найз залуутай болцсон байсан. Айгу олон жил миний араас ингээд сэтгэл гараад байгаа хүнтэйгээ за энэ хүн юм байна гэд ингээд нийлсэн байсан үедээ. Тэгээ надад би тэр найздаа юу ч хэлээгүй. Тэгээ би нөгөө уулзчихсан хүндээ чи миний амьдралаас те найз юм салгаж чадлаа гэд ингээд хэлээд байлжсэн байхгүй юу. Тэгээ яг тэр хүмүүс болохоор намайг чи одоо ингээд найз залуутай болчоод энэ хүндээ тийм хайртай байгаа юм уу өглөө штэ би одоогийн чинь найз залууд ингээд хэллий барий гэд ингэж надад тухайн үед ууралчихсан байхгүй. Тэгээ би гайхаад эмэгтэй хүнж гэлтгүй эрэгтэй хүнж гэлгүй найзынхаа нэр холбогдсон л бол за бүр уулзаж очихаа байхад мессеж биччихсэн нэг нь л ингээд тэр хүн чинь хамаг нууцыг мэдчихэж найзынхаа тэр юм л бол ингээд шууд л ингээд ер нь болох хэрэгтэй байхгүй. За энэ хүн чинь те миний найзтай ингээд харьцажсэн штэ гэд миний хувьд бол би тийм асуутай байсан. Тэнгуут манай найз тийм байгаагүй юм байлээ л дээ. Тэгээд би зүгээр энийг ингээд амар гомдоод байдаг байхгүй юу. Тэгээ намайг болохоор чи ганц залуугаас болоо чи 15-6 жил найзаасаа боллоо гэд уурлаа. Би зүгээр эмэхтэй ирээдүйд миний нөхрийг бас тэ эр хүний нүдээр харуул яана. Амьдрал зохиоцны минь дараа бас ингээд намайг салаад удаагүй байхад ийм харилцаа үүсгэж байгаа юм чинь нөхөртөө болсны минь дараа ийм зүйл гаргуул яана гэж би зүгээр айгаад тэгээ бас найзтай айгу гомдоод байгаа байхгүй юу. Тэгээ ягаад зүгээр энийг ингээд тийм ойлгочих болохгүй байгаа юм бэ. Би тэр хүндтэй одоо ямар хан хамаагүй зүгээр л миний найз эсвэл тэр хүн надад таалагдаад байна гэсэн бол занаа хүний чинь зан ийм шүү тийм шүү миний найз ийм юм дээр анхаараач гэх юм уу те эсвэл за та хоёр өөртөө уулзраалаа гэж хэлчих болно л да. Тэгэхэд намайг ингээд гэрт нь үлдсэн хаагаар гарч уулздаг гэсэн ч юм уу те тиймэрхүү юм ингээд сүүл сонсохоор энэ утгаал юм байгаа байхгүй юу. Тэр үед нь дандаа л би хөөх юм мэдгүй гэрт нь ингээд хүлээж идэг байсан байгаа байхгүй юу. Тийм тэгээд айгу гомдоод байгаа байхгүй. Тэгээ энийг зүгээр би хүмүүс хэлэхдээ салцны чинь дараа уулзсан чинь ямар ч асуудал биш үсттэй гэдэг энэ үнцийг битээ ингээд те зөөр юм шиг өөрийгөө өмөрөөрөө энэ бол яагаад ч байж болохгүй найзуудын явцад нийцгүй асуудал гэдгийг л би хэлгээд байгаа. Эрэгтэй эмэгтэй айлнч хамаагүй те. Нөхөрлийн үнцэг гэж бас байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ ялангуяа эмэгтэй хүн гэдэг чинь би одоо тэр хүнийтэй салсан нөхөртэй нь одоо та хоёр салцсан юм чинь яах вэ гэж би хизээж уулзаж болохгүй байхгүй юу. Би миний найзыг гомдоцсон юм чинь би ч гэсэн энэ хүнээс тэгвэл харьцаага таслах хэрэгтэй гэсэн юм ухамсартай байгаасай л гэж би хүсэж байгаа. Тэгээд хэлэх гэж. За баярлалаа тань.
За баярлалаа. За баярлалаа. Чиг сайн өнгөрүүлээрэй та. За баярлалаа. Харин тийм ээ ингээд ер нь нөхөрлийн үнц нэгээ би сая хэллээ. Нөхөрлийн үнц нь ямар нэгэн салсан нийлсэн эхнэрээс нөхрөөс илүү л байх ёстой болоо гэж бодож байна. Одоо саяны хэлдэг жишээн дээр ярихад бол чи салцсан байсан гэдэг бол эрэгтэй хүн олдохгүй та биш. Энэ хүн хинбэ гэдгийг мэдчихэж байгаа болохоор нэгдүгээрт нөхөрлөө урдаа барьж асуудлаа шийдэх ёстой байсан байна гэдэг өнцөгтэй саяны эмэгтэй өөрийнх нь үзэл бодлыг би дэмжиж гин саяны эмэгтэйд холбогдсонд баярлалаа. За дараагийн сонсогч хүлээж авъя. Имжил радио тэнэг сонсож байна. Хүний амьдрал нэвтрүүлэгтэй холбогдлоо. Сайн байна уу? За үчим дээ. Сайн байна уу? За. Сэдвээ сонссноо та? Сонссон. За таныг сүлжээж чинь сонсож байна. За ер нь бол яг ингээ бодит миний амьдрал дээр тохиолдоогүй ч гэсэн. Ерөөхдөө ийм нэг одоо энэ ч одоо ер нь бол журдаг мотой харьцаа гэж хэлэх багтаа тий. Тэгээ иймэрхүү юм байдгаа. Ер нь бол тэгээд энэ бол заавал нэг ирчүүд авамгаална гэсэн юм байхгүй. Тийм ээ. Тэгтээ зүдэж бас ингээд тэмдэгдэг. Тэгээ хорвоо одоо яагаад ингээд сайнаа суулгаад муугийн тэр хоёр муугийн суулгаад ингээд нэг юм үзүүлчихдгүй юм базыг шалтгаантай тий. Таны амьдралд бол яг ийм найз нөхдөд холбоотой амьдралд гай болсон тохиолдол бол байхгүй мэн тийм ээ. Надад бол байхгүй. Тэгтээ одоо ингээд ерөнхийдөө бол бас нэг бас ингээд нөгөө нэг далтуур ингээд найзууд нь татаж хангаах тийм асуудал гарч исэн боловч тэрнээс бол угаасаа ингээд татгалзаад хол байж гисэн. За. Албагцсанд баярлалаа тань төвчиг сайн өнгөрүүлээрэй. За. Тийш үү. Ер нь бол тэгэл заавал муу найз нар эрэхтэй арх ууж нэхэр эрэхтэй биш. Арх одоо найзууд нь татаж ангаалаа эсвэл араар өрөөр нь явлаа гэж заавал тэр нь эрэхтэй ч эмэгтэй ч энэ хүний л амьдрал болохоор хүн болгонд л эрэхтэй ч эмэгтэй ч найзууд байдаг болохоор ёстол хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг шиг тодорхой хугацааны дараа л хэн хинбэ гэж ялгардаг. Гэхдээ бид нар энэ ирээдүйд гай болох болов гэж хүнтэй найзалдаггүйгээс хойш ёстол тааж мэдхий аргагүй юм да. За нэвтрүүлгийн цаг дуусчин би энд ирсэн бас нэг загтлыг гялс уншаад өгчээ. За манай нэвтрүүлгийн нөгөө загтал хүлээж авч байгаа ариун бэлэг @mjradio.com гэсэн энэ хаягаар хийсэн зэрэг би загтлыг уншиж өгье. Манай нөхрийн архичин найзууд гэд хэсэг бүлэг хүмүүсийн талаар бичмээр байна. Манай нөхрийн багын найз им гэдэг залуу эхнэрээсээ салаад олон жил ганцаараа яваад 40 гарсан залуу бий. Хөдөө уул уурхад ажилладаг. Амарх 14 хоногтоо дувтан ууж идэж байгаа л явдаг. Анхандаа нөхөр ирэхээр нь ирлээ гэж уудаг байсан бол сүүлдээ тэр найз эмийнхээ архичин найзуутай танилцаад нөгөө хэдтэй нь хаяа нэг уудаг байлаа. Сүүлдээ өдөр бүр уудаг болоод бит хоёр саллаа. 6 сар тусдаа байж байгаад буцаад нийллээ. Салсан шалтгаан нь эмийн танилцуулж өгсөн гих найзууд дундаас Т гэдэг өвгөнтэй холбоотой юм а. Тэр өвгөн үнэхээр архины дэвтэй. Тэр өвгөнтэй уухаараа л ганц нэг агсан тавина. Сүүлдээ хил амаар доромжлох нэгсээд бүр гэрээсээ хөөдөг боллоо. Тэр хэлж байгаа үг нь ёстой үгийн бүхэл муу мухайг олж хэлж байдаг. Ёстой аймар. Гэр бүл үр хөвгтөд дагуулад агаар салхинд гарахгүй мөртлөө нөгөө найз өвгөнөө дагуулад өвгөнийх нь эхнэр, найзын эхнэрийнх нь эмэгтэй дүү гэх мэт хүүхнүүдийг аваад салхинд гарддаг юм байна лээ. Би тэр багын найз эмт нь үнэхээр дургу хурж байгаа. Эмигээ хүүхэн тоохгүй болохоор ангийнхаа өөр нэг архиудаг хүүхэнтэй хүртэл танилцуулсан. Эднэрийн найзын холбоо баг архиар л холбогдсон. Сүүлд би Т-гих өвгөнлөө нөхрийн хуучин хаягаар чат бичээд явуулсан. Уур хүрээд. Гэтэл тэр өвгөнтэйгөө хамт ууж ирээд намайг элдв дээдэр харааж байгаад унтлаа. Тэгээд би нөгөө өвгөний нөхрийнхөө хаягаар өвгөнлөө нөхөрт гомдол мэдүүлж согтуу ирж агсаад үхээдэг гэж хараад зодоод байна гэх ёстой утгатай юм бичтэл нөхөр намайг бүр зодож нүднэгээд бөөн шок. Би бүр ингэж байхын оронд үхээдгийгээд хоолоогоо боомлж өөх гэж байж байхад хүртэл нөхөр өөрөө намайг хараад шоконд ороод тэгээ юу өөхөх мантайл боллоо. Тэр гэхэд тэр Т-гих өвгөн гэр бүлгүй тэр нөхрийн хүрээлэл тогтсон амьдралтай хүн бараг л байхгүй. Тогтсон амьдралтай хүн бараг л байхгүй. Энэ өвгөн загсанд нөгөө төлөө авч явдаг.
Нөгөөхтөө бас л нөхрийг нь дагуулж явна. Манай хүн загсанд яваад байдаг хүн биш. Архины дэвтэй хүмүүстэйгээ нийлж арх уух гэж л явддаг. Гэхдээ эднэртэйгээ нийлж уудаг болзооноос нь хойш би үргэлж өөхөх талаар л боддог боллоо. 3 хүүхдээ аваад үхмээр ч юм шиг. Амьдрал үнэхээр утга учир алгаа. Гэр бүлгүй архичтаа ир юм хамаагүй. Бүтэн амьдралтай нэгэндээ битгий ингэж гай болооч. Ийм амьдралд гай болдог найзуудын тухай би бичих гэсэн юм аа гэсэн байна. За энэ эмэгтэй одоо 3 хүүхэд гаргачаад өөхөх тухай бодох үнэхээр болохгүй шүү. Болохгүй. Харин нөхөртөөгөө ярилцаад үнэхээр одоо тэр найз нөхдөс нь холдуулах, гэр бүлийнх нь үн цэнийг мэдрүүлэх энэ талдаа л анхаарах стон болоо да гэж би бодлоо. Гэхдээ энэ загтлын эзэн үнэхээр одоо яг ийм байдалтай байгаа бол хэцүү юм аа нэр. Найзлаад байгаа найз нөхдөс нь холдуулах ямар арга чарга байдаг юм болоо. Заавал юунд төрж ээж ин тэр хүн архинаас эсвэл тэр архичин найзандаа салах гээд байгаа юм болоо. Хэцүү юм аа нэр. За энэ сонсогч холбогч нуучлаараа ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байгаа болохоор би авч чадахгүй нэ. За ингээд 21 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хүний л амьдрал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв амьдралд гай болдог найзууд гэсэн сэдвийн хүрээнд яригдлаа. За ингээд энэ сэдвийн хүрээнд үнэхээр найз нөхдөсөө болоод эсвэл хань ижлийнхаа найз нөхдөс нь болоод амьдралын олон асуудалтай холбогдож за энийгээ даван туулчихсан байна. Даван туулаагүй яг энэ цаг хугацаанд ч явж байгаа хүмүүс байна. Энэ одоо гомдсон гомдол дотор байгаа шанал бүглээгээ хуваалцаж холбогдсон сонсогч нартай баярлалаа. За мөн үзэж давхар сонсож байгаа нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас хөтлөгч Эрика Агуна нарын хамтран хөтэлдэг томчуудын явдал нэвтрүүлгээрээ та бүхэндээ иргэн хүрэх болно. Түр баяртай Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3